Тэгэн дагуунтаа тэгэл машин дэргээ эвлчих гээл хэлж шүү дээ. За гүнтийн давааны орчмын зам бол мэдээж өндөр учраас босомоор өндөр байгаа учраас бол хочлолт хийгддэг байсан. Зүгээр өвлөл өнөө нэг уруу муруу гулгааны юу гэдгийг хэлсэн. Ер нь даваан дээр бол хочлолтыг бол хийхээс өөр заашгүй одоо аргагүй байдал руу орж байгаа. За эсэ цэгмэн гүнтийн даваан дээр ирсэн байна. За гүнтийн давааны зам дээр бол тоос их босдог, өвдрөл гэмтэл их учирсан. За иргэд бол эд хөрөнгөөр хохирдог, мөн зам тээврийн осол гардаг гэдэг дээр бол иргэд маш их шүүмжлэлтэй байдаг. За тэгвэл тус замыг бол засвар шинжилтийн ажил болон хувьчилтын ажил бол хийгдэж байна. За тус замын ажил хэдэн хөвтэй явж байгаа, мөн ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан хэрхэн сэргийлж байгаа гэдэг талаар сургасгаад бид ирсэн байна. За гүнтийн давааны орчмын зам бол мэдээж өндөр учраас босомоор өндөр байгаа учраас бол хочлолт хийгддэг байсан. Энэ нь бол алтаргаа гулгаатай холбоотой өвөл ярилцлагатай холбоотой. Энэ жил бол одоо хочлолтыг хийя гэдэг шийдвэрийг нийслэлийн замын хөгжлийн газраас гаргаад манай нийслэлийн баруун бүсийн зам засвар орчлын газраас бол хочлолтыг бол хийж байна. Одоо бол суур асфальтаа авсан. Өнөөдөр үргэлжлүүлээд өнгө асфальт бетон хочлолтыг 5 см-ээр авахаар ингээд төлөвлөө ажиллаж байна. Одоо бид нар тэр одоо халтаргаа гулгаатай байсан хэсгүүдийг бол мэдээж тэмдэглэжүүлэх хажуу одоо хөвөө бас нэлээд одоо өргөн байдлаар халтаргаа гулгаатай үед хөвөн дээгүүрөө зорчих байдлаар ийм зохион байгуулалтыг одоо инженерийн шийдлийг гаргаад ажиллаж байна. За өвлийн засвар арчилт дээр бол мэдээж давс бодис халтаргаа гулгаанаас хамгаалагдсан зүйлсүүдийг үл хийн. Тэгээд давсаа цацаад ингээ арга хэмжээ авч ийна гэж чинь аавна гэсэн тийм ээ. Тэр ер нь яг аюул байдлыг бүр хангаж чадах уу? Ийм одоо яг нөгөө өвлийн засвар арчилт гэж байгаа. Өвлийн засвар арчилт дээр бол одоо зам хариуцагч байгуулгана тухайн одоо цас орохын урьдч одоо доор нь давсыг цацаж өгснөөр тухайн давс маш урт хугацаанд хайлтдаг. Тэр хайлсан засыг нь одоо тухайн засыг зайлуулах техникээр автогрейдерээр автоачигчаар цас буудагчаар ч гэдэг юм уу зайлуулдаг. Энэ ажлыг нь бол яг тухайн хариуцсан байгууллагууд нь буюу одоо тухайн газрын гүйцэтгэгч нар хийгээ явдаг. Энэ нь бол 100% гэж хэлэхгүй. Мэдээж одоо тухайн цаг уурын нөхцөл байдлаас хамаарна шүү дээ. Нойтон засвараа тэр хөлдөх юм бол бид нар хүчрэхгүй үед бол бас тийм тохиолдлууд бол байдаг байхгүй. Ер нь бол нэг 50-аас дээш 80 хүртэл хувийн одоо тэр арга хэмжээг бол авч байгаа. Цасны хаалт хийх үү? Цасны хаалт бол яг ийм орчинд бол хийгддэг. Цасны хаалтыг бол шуургатай тийм орчинд хийгддэг. Энэ дээр бол яг шууд нөгөө орсон цас буюу хөвсгөр цас байдаг учраас тэрийг бол тухайн үрдэн зайлуулах аргаар шуурхай ажлын хэсэг гаргаж ажилладаг байгаа. Өвөлтөө. Зам дээр бас нэг асуудал яригддаг. Одоо энэ харагдаж байгаачлан одоо хоёр игнэ гэж ярьж шүү дээ, тийм ээ. Нөгөө ягаад энэ өргөм дөрвөгнээ ч юм уу байж болдоггүй юм бэ гэж иргэдийн бас байр суурь байдаг шүү дээ. Энд дээр энэ төлөвлөлтийг бол хөдөлгөөний эрчмээс хамааруулж хийж байгаа. Тухайн авцам нь одоо хөдөлгөөний эрчим жил болго хийгдээ явдаг. Тухайн авцам дээр одоо хөдөлгөөний эрчим хэд байгаагаас хамааруулаад хэдийн игний төлөвлөгөө гэдэг нь бол одоо бодлогын газраас гардаг. Бид нар бол яг тэр одоо өвгцэн стандартын дагуу гүйцэтгээд явдаг юм л. Энэ бол амар зөв шийдвэр гэж бодож байгаа шүү дээ. Энд чи шороо моронд ер нь бол амар хэцүү байдаг гэсэн шүү дээ. Тэгэл тэр зам нэг бороо ороод амар хонхорхоо болчихин тэгэл тиймэрхүү. бас нөгөө талаас яригддаг нэг одоо өвөл болохоор халтаргаа уулгаа гэж яригддаг шүү дээ. Энэ дээр гэж бодож байна. Өвөл халтаргаан дээр харин жоохон тийм асуудалтай гэж магадгүй л. Тэгээ өвөл энд ер нь засмал зам байж байгааг мэдэхгүй болохоор тэрийг сайн мэдэхгүй л. Гүнтийн даваар ер нь хэр зорчдөг вэ? Зундаа бол байх шүү дээ. Өвөл нэг хаяатаа л. Энэ чуулан зүгээр л энэ чи бүр чигтэйгэн болцсон байдаг байсан юм шиг. Зүгээр өвлөл өнөө нэг уруу муруу гулгааны юу гэдгийг хэлсэн. Түүнээс хинтэл ашигтай л зүгээр л. Энэ бол тэгээд болж байгаа зүйлэлгүй. Өвөл жоох хэцүү баг та. Тэрийг тэрнээс нь сэргийлэл юм ийцэн богд. Энэ бол дайггүй. Зундаа бол янз өвөлдөл жоох хэцүү баг. Тэр даалга яач бол гайгүй л үү те. Тэгэл нөх сууг тэгэл тэгэн догонтой тэгэл машин дэргээ эвлчих гээл хэлчихсэн шүү дээ. Хурдтай явуул хурдад тааруулж явах жолооч нарыг хариуцлах шүү дээ. Тэр бол
Тэг хамаагүй хурдан тохиод үйлдэл ослол гэмтэл гарна. Энэ гүнтийн даван дээр одоо хучлын эцэг замаар сая уруудаад ороод ирнэ. Тэгсэн байна. Сайхан зам тавьсан байна. Тайр нэг зорчдгүй нэгээр. Би байнга дөрчдөг. Манайхын парцана сангаж яг өөр байдаг. Тэгээ энийгээр одоо өдөр болгон явдаг. Одоо энэ хажуу талын шороогаар байгаа шүү дээ. Энэ шороогаар байхад болно шүү дээ үйл. Нөгөө тал нь бол тэгээд асуудал гараагүй шүү дээ. Одоо цаашаа харсны бол одоо 32 жил болчихлоо шүү дээ. Тэгээд энэ дээр асуудал гараагүй. Тэр одоо гайгүй байх л гэж бодож шүү дээ. Даван дээр халтргаа гулгаанаас гадна бас нөгөө том аварын автомашин ч гэдэг юм уу. Ер нь тооромжгүй болсон тохиолдол ч гэдэг юм уу. Тэгээ ийм тохиолдлууд бол одоо манай яг энэ замын доошо урууддаг хэсэг дээр бол нөгөө аварын зогсох нөгөө бид нар одоо интернет орчноос хардаг шүү дээ. Нэг элсэнд ороод зогсчдаг. Тийм зүйл бол яг тэр тавцанд бэлтгэсэн тавцанд байж тэр тавцанг бид бол шинжилт засварлах ажил хийгдээ одоо яг хийгдээд ингэ явж байна. Ер нь даваан дээр бол гучлтыг бол хийхээс өөр зайлшгүй одоо аргагүй байдал руу орж байгаа. Одоо хөдөлгөөний эрчим ихсээд ирэхээр хайрган гучлттай зам бол маш хурдан хугацаанд эвдэрч байгаа. За тэгээ үүнийгээ дагаа тоосчлт тий одоо машин эвдрэл гэмтэл бүр илүү хэмжээр очиж байгаа учраас одоо гучлтыг бол одоо бусад арга хэмжээг нь авч гучлтын хийцийг бол хийхэн зүйтэй л гэсэн ийм шийдвэрийг л гаргасан байна.